Тухайн үед бол Монголд Microsoft-ийн одоо янз бүрийн шийдлүүдийг ингээд байгууллагуудад нэвтрүүлсэнд ийм туршлага байдаггүй. За мөн ингээд нэвтрүүлээ ч гэсэн энэгээр шийдлүүдийг ингээд хариуцаад аваад явах мэрэгчлэтнүүд бол байдаггүйсэн. За тэгээд энэ мэрэгчлэтнүүдийн одоо хэрэгцээ бол байгаа юм байна гэдэг үүднээс бид нар хамгийн анх бол 2006 онд Microsoft-ийн систем администратор гэдэг энэ сургалтын одоо аль биесээр явуулж ирсэн байж байгаа. Infosoft компани өнгөрсөн 15 жилийн хугацаанд хийж бүтээсэн өсөлт дэвшил өөрсдийн талаар 3 хэсэгт хувааж ярьж болох юм. За эхний 5 жилд манай компани хүний хөгжил, төлөвшил, мэдээлэл технологийн ойлголтыг бий болгох, мэдээлэл технологийн өндөр ур чадвартай экспертүүдийг бэлтгэхийг зорьсон. Дараагийн 5 жилд байгууллагын IT мэргэжилтнүүдтэй, захирлуудтай хамтарч тухайн бизнест тулгуурж байгаа альва асуудлыг шийдэж, шинэ технологиудыг нэвтрүүлж байсан. Сүүлийн 5 жилд дэлхийн түвшинд дижитал шилжилтийн том давалгааг яаж Монголын уламжлалт бизнесийн хөрсөнд болгох энэ тал дээр онцгойлон анхаарч бид нар ажилласан. Сүүлийн 15 жилийн хугацаанд бол Infosoft компани бол энэ дижитал шилжилт, мэдээлэл технологийн шилжилтэнд бол Монгол улс шилжихэд те өөрсдийн одоо хувь нэмрээ оруулан манлайлан нэгэн багн нь бол ингээ ажиллаж байгаа гэж боддог. Өнөөдрийн байдлаар Infosoft Academy 8000 гаруй залууг сургаж, олон залуу дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжлийн ур чадвартай болоод байна. Мөн 2016 онд технологийн чиглэлийн олон улсын шалгалтуудыг дотооддоо авах төвтэй болсон юм. Богино хугацаанд програм хангамжийн мэдлэг олох олон улсын сургалтыг дотооддоо зохион байгуулж, шалгалтыг авснаар олон тэрбум төгрөг Монголдо хөлдөж, байгууллага компаниудаас гадагшаа урсгах сургалтын зардал эрс буурчээ. За миний хувьд бол 2017 онд Infosoft байгууллага зохион байгуулсан CISA буюу хэрэгсэн мэдээллийн системийн аудитор сургалтанд хамрагдсан байгаа. Одоогоор энэ цалын эзэмшдэг байгаа. Энэ нь болохоор IT-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд хөлөөлөл болох боломжийг олгож байгаа. Тус мэргэсэн мэдээллийн системийн аудиторын цалыг өмнө нь Монголд хамгийн ойр буюу Бээжинд очиж өгдөг байсан бол Infosoft байгууллага маань тус шалгалтын аль биесны эрхийг авснараа Монголоос бүрэн боломжтой болсон. 15 жилийн хугацаанд бид энэ бүгдийг бүтээлээ.